За сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээрээ 3 дахь зочнотойгоо уулзч байна. За өнөөдрийн зочноор болохоор Баасан Дорж гээд залуу оролцож байна. За Баасан Дорж дээр болохоор ер нь их сургуульд байхаас ахуулаад тэмцээн оролдоонд цуг орж исэн. За Баасан Дорж мөн болохоор Шүтисаас, би Моисаас гээд тэмцээн оролдоонд дээр зөндөө таарч исэн. За одоогоор болохоор систем центр гээд сургуулийн газрыг одоо ажиллуулж байгаа. За тэгээд олон инженер болон залууст аюулгүй байдал болон компьютер сүлжээний талаарх мэдлэгийг олгож байгаа ийм залуу байна. За тэгээ Баскад урилга хүлээж авсанд баярлалаа. Тэгээд өөрийгөө одоо сонсогчдод товчхон танилцуулбал. За гэж зөвлөлтөд уулзсан шүү дээ. Тэгээд анх намайг гэдэг. За тэгэхээр мэдээлэл технологи сүлжээ аюулгүй байдлын чиглэлд нэлээд фокуслж ажиллаж байгаа. За сүүлийн жилүүдэд илүү мэдээллийн аюулгүй байдал ёс зүйн хакер тал руу илүү чиглэж ажиллаж байна. За танай сургуулийн одоо төв дээр чи ер нь ямар хуу одоо хичээлүүд явж байна? Ямар чиглэлээр одоо яг төлхөө одоо сургалтууд явуулж байна? За манай сургуулийн маань сүүлийн 2-3 жилийн хугацаанд ёс зүйн хакер гэдэг сургалтыг төлөвлөгөөд явуулж байна. Тэгэхээр сүүлийн одоо 2010 багш болсноор гол гэдэг ёс зүйн сургалтыг түгэж гисэн байгаа. Тэгэхээр энэ ёс зүйн хакер нь техникийн өндөр ур чадварыг олгохоос гадна хэрхэн ёс зүйтэй байх вэ гэдэг бас илүү төлхөө оролцож мэргэжлэн гэдэг чиглэл өгдөг байна. Зөв. Тэгээд ерөнхийдөө бас хараад байхад байгууллагууд дээр бас сургалт дээр явуулаад байгууллагуудаас хамтарч ажиллаад байх шиг байсан. Тэгээд би ерөнхийдөө өнөөдрийн одоо хоёулынгийнх нь ярианд бол ерөнхийдөө энгийн одоо иргэний үүднээс ч юм уу одоо ямар нэгэн техникийн болон IT суурьгүй хүний үүднээс асуултууд асууж тэгээд тэртлийн хүмүүст одоо мэдлэг олох журмаар хоёул ер нь ярьж явах. Тэгэхээр миний сонирхсан асуулт болохоор одоо танах байгууллагуудтай хамтарч ажиллахдаа энгийн хүмүүст одоо мэдлэг олох журмаар явж гинөө эсвэл яг инженерүүдэд нь одоо мэдлэг олох журмаар явж гинөө яг ямар хуу одоо сервисүүд үзүүлж байна. За 2019 оны дуусах хүртэл бид нэр илүү мэдээлэл технологи аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд зориулсан ёс зүйн хакерс чиглэлийн мэдээлэл өгж ирсэн. За 2020 оноос эхлээд хувь хүний аюулгүй байдлыг гэдэг байдлаар нэмэгдүүлж явж байгаа. Тэгэхээр энэ дотор байгууллагын аюулгүй байдал одоо бүтээштэй орж байгаа гэсэн үг. Яагаад гэвэл байгууллагын аюулгүй байдлын нэг хэсэг нь бол хувь хүн байдаг. Тэгэхээр хувь хүн өөрийнхөө аюулгүй байдлыг хангах чадахгүй бол байгууллагын аюулгүй байдлын нөхцөл цонхоо болж хувь хүн өөрөө болох боломжтой байгаа. Тэгэхээр сүүлийн хийгдэж байгаа энэ өндөр түвшний халдлагууд бид нэр өдөр тутам харагдаж байгаа ийм системүүд, ийм байгууллагууд алтлаг төртлөө гэдэг байдлаар харж байгаа. Тэгэхээр ихэнх тэр байгууллагуудын гол суурь шалтгаан нь юу гэдэг вэ гэхээр илүү хамгаалтын контролуудын эмзэг сул тал гэхээс илүү тэр хувь хүний буюу администратор одоо мэргэжилтнүүдийн тийм эмзэг сул талаас болж тийм халдлага төртөх тохиолдлууд их байна л да. За ер нь бол тэгээд нэг ер нь бол human factor гэдэг бол яг risk assessment хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгоод байгаа. Тэгээд за өнөөдрийн ерөнхийдөө сэдв за ер нь энэ одоо ярилцлага маань ер нь бусдад ингээд аль болох IT суурьгүй хүмүүс ч юм уу энгийн хүмүүс ойлгох маягаар ингээд энгийн одоо аюулгүй байдал захим одоо халдлага дээрээс нь компьютер сүлжээний талаарх мэдээллүүдийг олох зориулт. Бас нэг дараагийн нь болохоор яг Монголд байгаа одоо яг энэ талын мэргэжилтнүүдийн хооронд нь холбох нийлээд ингээд нэг айтах юм хийх ингээд одоо positive vibe түгээх тий ер нь нэг мэддгээ ингээд босдоо шеэрлэх тийм зорилттой би бодоод байгаа юм. Тэгээд эхэлсэн явж байгаа. Тэгэхээр сүүлийн үед одоо янз бүрийн нөгөө том халдлагууд ер нь гарч ийн л да. За ер нь за дэлхийгээр аваад өгөх юм бол жишээ нь хэд 2-3 өдрийн өмнө ихэд TravelX гээд the currency exchange group одоо тэр чигээрээ даун болчлоо.
Тэгээд нөө хакерууд нь болохоор Ransom-д нь болохоор $6 сая нэгтсэн. Нөгөөдөл нь болохоор компьютер дээр бүгдийг shutdown хийгээсэн. Тэгээд тиймэрхүү байдалтай байж байна. Тэгэхээр зөвхөн энгийн одоо жижиг байгууллага гэлтгүү том одоо байгууллагууд дэлхийд даяар одоо том газрууд бүгд ингэ даун болж ийн л да кибер аюулгүй байдлаас хамааралтайгаар. Тэгээд сүүлд нэг намайг сая нэг шинэ жилийн үеэр Монгол явах үеэр тагнуулын ерөнхий газраас гисэн баг. Тийм мэдээлэл явсан байсан. Одоо өнгөө уцгүй сүлжээнд иргэдээ одоо бити ороорой мэдээлэл алдах аюултай шүү. Тэгээд дээрээс нь өнгөө одоо USB одоо залгуур бити залгаарай гэсэн тиймэрхүү мэдээллүүд яваадсан. Тэгээд өнөөдөр голцоо ер нь тиймэрхүү мэдээллүүдээр чамаас одоо ингээд туршлагын сонсон тэгээд дээрээс нь зөвлөмжүүдийг бас хүмүүст хүргүүл ямар вэ гэдэг талаас. Сайхан асуулт байна. Гэхдээ ихтгэл олон асуулт байна. За. Техник чичээе. За бид нар болохоор нөгөө уцгүй аюулгүй хэмжээний хувьд бол open сүлжээ. Нийлбэр компьютероос гараад тухайн файл сүлжээнд дамжуулах гэдэг бол хинч access хийх боломжтой open сүлжээ гэж ойлгох нэг талаар. Тэгэхээр тэн дээр маш олон эрсдлүүд, халдлагын техникүүд байдаг. Жишээлбэл манай ясчууд хакерын төвлөрөд бид нар сүлжээнд ийм эрсдэл байдаг. Ингэж хакинг хийгддэг, ингэж пассвордын кракинг хийгддэг. Пассворд кракинг хийгдсэний дараа ингэж үзэг болгодог гэх мэт ингээд техникүүдийг нарийн техник юм дээр заадаг. Тэгэхээр мэдээд араас гэснээр мэдээлэл аюулгүй байдлын ийм эрсдэл үүсэж байна. Эндээс ингэж сэргийлэх хэрэгтэй гэдэг байдлаар зөвлөмжүүд өгч явдаг байна. Мэргэжлүүд. Маань болохоор илүү энгийн хүмүүсд техникэл хүмүүс зориулж байгаа учраас айл болох юмнаар тайлбарлах гэж байна. Тэгэхээр эхний зөвлөмж болохоор сүлжээнд орж байгаа болов open сүлжээнд өөрөөр ямар нэгэн пассворд хүчээ бол маш эмзэг эцэлтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр хин зүйлийг үүсгэж байна. Хоёрдугаарт бид нар янз бүрийн common одоо ерөнхий тийм virus жишээлбэл манай хэд хэдэн копи сүлжээнд зөвлөлтөд нэвтрээд явж байна. Энэ юу мэдээлэл аюулгүй байдал бол хакерын зүгээс юу гэхээр цэвэр одоо боломж гэж харж байгаа. Яагаад гэвэл ямар нэгэн байдлаар хэдэн тэрс ороод хэрэгчин буюу хийгээд хадгалсан байлаа гэж бодоход гарууд байлаа гэж. Акрас яг тэр профайл тэнгууд тачшэлбэл офс дээр байлаа. Одоор нийтийн сүлжээгээр хэмжээд эсвэл гэртээ байлаа гэхэд хаач uuсан тэр сүлжээ автоматар холбогдох боломжтой. Яг бидний холбогдох үедээ дахин холбогдоход автоматар холбогдно гэдэг хүчлээ клик хийгээд хийсэн байж байгаа. Хакер яг хөө сүлжээг одоо хүссэн газар үүсгээд хэрэглэгчийг тухайн өөрийнхөө сүлжээнд оруулж ирэх. Оруулж ирнэ гэдэг бол эхний алхам. Хоёр дахь алхам болохоор оруулж ирсний дараа тухайн систем руу сүлжээнд холбогдсон хэрэглэгч рүү илүү чиглэсэн юм хуурамч мэдээлэл, хуурамч вебсайт түгээх болдог. Яг хуурж ирж мэдээлэл олж авах гэж оролцдог байна. Жишээлбэл энэ дээр жишээлбэл энгийн нэг өргөн гэвэл man in the middle халдлагын өрөөнд хэрэглэгчийн төхөөрөмж буюу гар утас dedicate холбогддог. Гэтэл хакер дунд нь орж ирснээр хэрэглэгчийн төхөөрөмжөөс хакерын компьютер хакераас уцгүй сүлжээний төхөөрөмж рүү гэдэг гэх мэтлэн байдлаар дамжуулалт ингэж хийгддэг. Ингэснээр хэрэглэгчээс гарч байгаа ямар нэгэн гүр буюу нууцлахгүй дамжуулж байгаа бүх трафик бол хакер бүгдийг тайлах, харах, унших, яриа бол яриаг сонсох, мессеж харах, тэг зураг бол зургийг нь харах бол. Тэгэхээр эхний зүйл бол энэ хэрэглэгчээс тухайн сүлжээ өгсөн гэж бодож байгаа бол бүх холболтыг эхлүүлэхдээ манай secure холболтыг сонгож авахыг зөвлөж байна. Хоёр дахь зөвлөгөө бол хэрвээ ашиглагдахгүй эсвэл ерөнхий онцгой ордохгүй бол та тухайн тэр энэ файлуудыг тогтмол ингээд авч явах гэсэн саяны ярьсан уурлах хаах боломжтой гэж үзэж байна. Дараагийн нэг хакерууд
Утасгүй сүлжээ нэвтэрсний дараа тухайн утасгүй сүлжээг үүсгэж байгаа буюу access point руу нэвтрэх гэж болдог. Ихэвчлэн одоо үйлчлэгээ үзүүлэгч буюу интернет кафе гэж ярил. Кафе шопууд бол тэр access-ийг бол дефолтоор үндсэн тохиргоор орхигдсан байдаг. Жишээлбэл admin password ч юм уу. Ингэснээр хакер ороод энд юу хийж болох вэ гэхээр DNS буюу domain нэрийн хүртэлтийг хакерын өөрийн эзэмшлийн хуурамч domain name server руу forward хийх байдлаар сүлцэн байж байгаа. Ингэснээр яг хичээс гарч иж байгаа туслалтай хэмжих бүх харилцаа хэлбэрүүд тэр хуурамч DNS-ийн хүсэлтийг ашигласнаар ямар эрсдэлд орж ийн гэхээр хакерын үрдчлэлд үүсгэсэн байгаа хуурамч сайтууд руу логин хийх хүсэлтийг дахин энэ өөрөө чи хүсэлтийг ямар нэгэн секур дамжуулалтгүйгээр нууцгийг маш хэлбэрхэн олж авах юм. За, саяны нэг юм тодруулаад одоо домен нэр гэдгээр одоо ингээд манай энгийн хүмүүс мань бол домен нэр DNS гэдгийг бол ерөнхийдөө ойлгохгүй болоо явчих واخ. Тэгвэл яг энэ дээр нэг жижигхэн одоо тодруулах хэлвэл те. За, домен нэр гэдэг маань бол одоо биднийг ямар нэгэн вебсайтыг уншихад амар зориулттай амархан болгосон тэр нэрийг маань домен нэр гэж хэлээд байгаа. За, тэгээд тэрийг хойно тэр хөрвүүлж зохицуулж байгаа серверийг нь болохоор DNS буюу domain name server service гэж тэр нь болохоор янз бүрийн сервер дээр байрлсан байдаг. За, тэгээд ер нь яах вэ гэхээр одоо бид тэр хэрэглэгч болохоор энгийн компьютерс facebook.com гэж бичгээд тэрийг наваачаад цаана болохоор IP хаяг буюу одоо тоон хаяг руу хөрвүүлээд цаашаа сервер руу явуулж байгаа тэр үйлчлэгийг хийж байгаа. Тэгэхээр бид нар ингээд DNS одоо facebook.com гэж бичингүү тэрийг одоо Baska гэдэг хакер болонго донд нь тосч аваад тэнгүүтээ копид жавангуудаа тэрийг нь ахаад бидэрлүү эсвэл нэг шинэ логин нэм явуулдаг ч юм уу. Хүсэлтийн хариуд бидэрлүү өөрийнхөө хуурамч одоо үүсгэсэн Facebook логин пэйжийг явуулаад бид нар энэ дээр username password-а хийнэ гэдэг маань Baska тэрийг авна гэсэн үг болж таарах нэ. Зөв. Яг зөв. Би тэнд бол баярлалаа гэж хэлсэн. За, тэгээд за энэ бол тэгвэл амар бас мэдвэштэй зүйл байна. За, өөр гоё Өөртөө нөгөө таны ярьсан манай хүний гаргах мэдээлэлүүд байсан. Тэгэхээр утасгүй сүлжээний тухай бид open bias гэдэг ороод байсан. Хоёрт бид хөрөмжийн хувь зөвлөгөө өгсөн байсан. Тэгэхээр одоо хэрэглэгдэж байгаа бидний харагдаж байгаа USB хөрөмж бол гол хэрэглээ бол хөрөмжүүдийг чарж хийх ямар нэгэн мэдээлэл дамжуулах үүрэгтэй байгаа. Хоёрдугаар хакерын хувьд юу гэж харсан бэ гэхээр энийг яг ингэж харагдаж байгаа хэлбэртэй адилхан дунд нь ямар нэг чип нэмэлт чип суулгаснаар тэгэхээр хэрэглэгчийн дамжиж байгаа трафикийг хуулбарлаж авах. Нөгөө талаар тухайн төр чипээр дамжуулж хэрэглэгчийн trusted хөрөмж рүү remote access connection үүсгэх юм боломжийг бол гаргаж ирсэн байна. Яг одоо энэ нь ингээд нээлттэй ингээд зарагддаг юм байгаад байна л. Тэгэхээр бидний харагдаж байгаа шиг тэр яг USB хөрөмжийг энд нэг орхигдсан байх бүрэн боломжтой. Тэгэхээр та тэрийг аваад өөрийн хэрэглээ болголоо таны хөрөмж бол шууд холбогдох хакераас шууд холбогдох бүрэн боломжтой байна гэж хэлж байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол технологийн зал гаргасан зөвлөмжүүд бол ингээд нийтийн сүлжээнд үнэгүй байгаа зүйлүүдийг ийм өндөр эрсдэлтэй шүү гэдэг талаас хэлээд байна. Тэгэхээр бүх зүйл бол ийм эрсдэлтэй биш. Гэхдээ тэр зүйлийг одоо ашиглах гэж байна гэж шийдвэр гаргалаа гэж бодов. Тэр эрсдлийг хүлээн зөвшөөрж байгаа гэдэг та өөрөө мэдэх хэрэгтэй гэж хэлмээр. За тэгээд нэг хэрэгчд маань бас хүмүүс маань ямар одоо мэдээлэл нь одоо өөрт нь хэрэгтэй мэдээлэл ямар мэдээллийг одоо хийж болох уу болохгүй гэдгийг бас сайн ойлгохгүй байх шиг байгаа. Жишээ нь одоо өөрийнхөө нэг банкны одоо интернет банкныхаа username password-ыг одоо тэр open сүлжээнд утасгүй сүлжээнд холбогдсон байх үедээ хийдэг ч юм уу те. Тухайн үед эсвэл ямар нэгэн одоо хүний компьютер дээр сууж байхдаа username password-а зүгээр ямар ч юм бодлогоо хийдэг ч юм уу. Цаана keylogger буюу одоо юм энэ одоо бичиж явж байгаа тийм жижигхэн одоо application Excel файл байгаа үгүйг мэдэхгүй шүү дээ те. Тэгээд миний дараагийн асуулт болохоор хэрвээ одоо би airport дээр ч юм уу одоо гадаад явж байгаа зайлшгүй шаардлагатайгаар одоо би интернетээс мэйлээсээ тиктэй харах шаардлагатай. Тэнд ерөөсө ганцхан open wires байгаа. Тэр нэгтээ найдвартай үгүйг мэдэхгүй. Нэг тийм open ямар ч утасгүй сүлжээ байгаа. Би тийшээ холбогдлоо. Холбогдохоос арга байхгүй. Ер нь бол холбогдлоо. За тэгвэл тэр сүлжээнд би яг
юу хийж болох вэ? Ямар мэдээлэлүүд provide хийж болох вэ? Тэгээд дээрэс нь хэрвээ би өөрөө тэр одоо жоохон тийм suspicious сүлжээ байлаа гэж бодоход би ямар одоо байдлаар secure хандлт хийж чадах вэ? За мэдээж аэропортууд болгон дээр үнэгүй вайрлс сүлжээ байна. За тэгэхээр тэр нь заримдаа open буюу ямар нэгэн нууцыг асуухгүйгээр ордог. Зарим нь нууцыг асуудаг. Зарим нь таны гадаад паспортын дугаарыг асуух гэх мэт нэг янз бүрийн хэлбэрүүдээр ингээ ордог байна. Тэр болгон ямар эрсдэлтэй вэ гэдэг талаас ярих гэвэл тэгэхээр хакерт мэдээж ямар нэгэн вирусын хүрээнд ямар нэгэн хязгаарлалт бол байхгүй. Өөрөөр хэлбэл тэнд байгаа вирусыг яг өөрийн төхөөрөмжөөс үүсгэх боломжтой. Жишээлбэл би өөрөө нэг лаптопыг барьж яваад нэмэлт вайрлес үүсгээд яг үнтэй адилхан үүсгэж боломжтой. Тэгэхээр тэнд хэн хөрөх вэ гэхээр миний одоо хакерын эргэн тойронд байгаа ойролцоо байгаа хэрэглэгч охин яагаад гэхээр хэрэглэгчийн төхөөрөмж аль вирусыг сонгох вэ? Хакерын үүсгэсэн вирус уу эсвэл original вирус уу гэдгийг алийг сонгох вэ гэдгийг төхөөрөмжөөс илгээж байгаа чадлын дагуу автоматар selection процессор хийгдэж байгаа. Тэрийг бол удирдах боломжгүй. Тэгэхээр хакерд бол цэвэр ингээд шууд хэрэглэгчийн төхөөрөмж холбох боломж байгаа гэсэн. Тэгэхээр энэ боломж нь ямар эрсдлийг дагуулж ирнэ гэх юм мэдээж таны илгээж датанууд өгдлүүдийг хулгайлах, хуулбарлах өндөр эрсдэлтэй. Тэгэхээр аюулгүй байдлын боломж нь юу вэ гэхээр эцсийн хэрэглэгчээс гарч байгаа бүх датаг secure дамжуулах хэрэгтэй. Тэгвэл яаж secure дамжуулах вэ гэхээр хэрэглэгчээс гарч байгаа трафикуудыг бид нэр VPN гэж нэрлэдэг байгаа. VPN connection-ийн дагуу secure дамжуулалтаар ашиглах хэрэгтэй. Энэ дээр бол нэмэлт зөвлөмж гэвэл VPN connection дотор бол үнэгүй VPN connection-ууд цаана remote site дээр байгаа VPN server тал дээр юу явж байгаа хэрэглэгчийн оруулж өгч байгаа датануудыг кэшилж авч байгаа. Тэр бол таны хүлээн зөвшөөрөгдөх эсвэл өөрөөр хэлбэл та тэрийг хүлээн зөвшөөрж байгаа учраас энэ үйлчлэгийг ашиглаж байна гэсэн. Энийг хүсэхгүй төлбөрт эсвэл байгууллагаас өөрөөс нь үүсгэж өгсөн тийм trusted VPN connection-уудыг ашиглах нь илүү secure юм гэж миний хувьд зөвлөдөг байна. Зөв. Тэгээ ерөнхийдөө оцгой сүлжээний хувьд бол нэг иймэрхүү энгийн төвшөнд мархан одоо ерөнхийдөө нэг за ямар тач гэсэн би open сүлжээнд орохдоо маш одоо хянамгаа авах хэрэгтэй байна. За орсон ч гэсэн шаардлагатай бол одоо VPN ч юм уу эсвэл тийм secure application ашиглах хэрэгтэй байна гэж ер нь бас толгойд нь одоо бууж эхэлж байгаа. Тэгээд ахаад нэг нэмэлтээр бас нэг ганц хоёр сонирхолтой асуултууд сүүлийн үед бас нэг өөрхөн кейсүүд би бас харсан л да. Тэр ялангуяа нэг банкны говьлогтой холбоотой сүүлд нэг Mongolian couple гэдэг Mongolian family жилөө нэг Facebook дээр нэг хос байдیں۔ Тэгээд пэйж хөтлөө явдаг. Тэр хоёр болохоор нэг пост байсан. Картанд нь байсан одоо ер нь бол эмээ надгалуулсан мөнгө нь 6 сая орчим жилүүтэй төгрөг нь банкнаас авах гэсэн чинь нөгөө мөнгө нь байхгүй болсон юмсан гин картнаас нь. Тэгээд нөгөө мөнгө нь байхгүй болсон банкн дээр очингууд болохоор банк нь болохоор за энэ бол цагдаа танд гээд тэгээд цагдаа нар одоо тэг шалгаад тэг шалгасан юм яг юу болсон юм би сайн мэдэхгүй байна. Ямар ч л гэсэн тэр кейс яаж хаагдсан үр дүн нь бол сайн бичээгүй багш байсан би яг тэрийг бол мэдэхгүй. Гэтэ нэг тийм кейсүүд гарсан. Тэгээд иймэрхүү одоо говьлгууд одоо картнаас мөнгө алга болох ч юм уу те эсвэл одоо би мэдэхгүй ээж идэл одоо миний мөнгө байхгүй болчих иймэрхүү кейсүүд ямар магадaltaгаар яаж болд юм бэ? Монголд ямар кейс нь ер нь давмгаалаад байна вэ? За нууцх манайхан их ураад байгаа кейс байна. Зарим нэг манай найзууд Facebook найзуудын хүрээнд бас энэ одоо янз бүрийн гомдлоод банкыгаа илүү шүмжилсэн гомдол харагддаг. Тэн дээр бол би тус бүрдэн коммент бичээд байгаа хүндрэлтэй яа тэгэхээр маш их техник юм тайлбарлах шаардлагатай учраас их биш чимэг өнгөрчөөд. Тэгэхээр таны асуулт бол тэр бүх хүмүүст хариулт өгөхгүй боломж байна гэж харж байна. Тэгэхээр нэгдүгээр бид нар картыг ашиглаж байгаа тохиолдолд нууцын мэдээлэлтэй байгаа картын дугаар, картанд байгаа нэр, артлын secure код, за тэгээд зарим тохиолдолд нууц өгтэй. Тэгэхээр дээрүүдийг бол нууц байлгана гэдэг бол үүргийг хүлээж байгаа гэсэн. Картаар үйлчлэх банк гэдэг X банк ямар ч банк тийм. Тухайн банк бол ямар тохиолдолд гүйлгээ хийх вэ гэхээр хэрэглэгчээс илгээж байгаа credential буюу username, password эсвэл тэнд байгаа one time password ч юм уу тийм. Эдгээр хүчин зүйлүүд маань зөв байх юм бол хэрэглэгчийг нэвтрүүлж орж байгаа.
Гэтэл яг тэр мэдээлэл нь өмнөх нөгөө утасгүй сүлжээнлэг гарч ирсэн хуурамч вебсайт байж байгаа хэрэглэгчийн илгээж оруулж өгч байгаа гараас оруулж өгч байгаа утгуудыг хуулбарлаж аваад цааш нь нэвтрүүлээд дараа нь дахин хакер маань хэрэглэгчийн өмнөөс дахин өглийг илгээж байгаа гэдгээр одоо банкын яг гол кор систем бол тэрийг ялахад хүндрэлтэй байдаг. Жишээлбэл Гамбаяр гэдэг хэрэглэгчийн одоо таны картын дугаарыг би хуулбарч авсан байна. Тэгэхээр би нэвтэрч байгаа тохиолдолд яг Гамбаяр руу юу гэдгийг банкны яг үндсэн core system-ийн access control system яаж олгодог вэ? Оруулж өгч утгууд, username, password, security кодууд нь зүг байх. Энэ та байна гэдгийг цэвэрлэж одоо гүйлгээс цааш нь хийж байгаа. Гэтэл тэр мэдээлэл алдсан байгаа тохиолдолд та өөрөө биш байлаа гэхэд одоо банкны одоо систем маань тэр датаг одоо зөвшөөрөөд цааш нь дамжуулбал таныг гişл бодож. Тэгэхээр гол эрсдэл та өөрөө secure байх ёстой. Тэр картын дугаар, нууц зүг мэдээлэлүүд алдчихсан байна. Гэтэл та өөрөө хүнд өгөөгүй гэж бодоод байдаг. Гэтэл хэн нэгэн таныг хуураад авсан байхыг үгүйсэхгүй. Яа тэгэхээр технологийн хувьд шалбархан байдлаар 5 минутын дотор л хэвддэг зүйл болохоор аль үжээ мэдээлэл алдагдсан байх ёстой. Тэгэхээр энгийн байдлаар бол хүмүүс сэжигтэй гэж бодож байгаа тийм гүйлгээ вебсайт руу орчлоо гэж бодсон тохиолдолд тэр даруйдаал карт мэдээллүүдийг хаалгаж авахыг энэ хэд бол зөвлөж байгаа. Жохон мэдээж дахин карт авах процесс бол хүндрэлтэй. Эрсдэл нь юу, давуу тал нь юу гэхээр картнаас мэдээж зөвшөөрлгүй гүйлгээрүүдийг гарах эрсдлийг бол хааж чадж байгаа л гэсэн. За энэ хоёр кейсийг ерөөхдөө хоёулаа нэг нийлүүлж байгаад хоёулаа одоо нэг Б гэдэг хүний юуны картны мэдээллийг олж авъя л та. Б гэдэг хүн бол за нэг X гэдэг компаниар үйлчлүүлдэг интернет банкны одоо юу адаг хэрэгэлдэг. За хоёулаа тэгвэл Б гэдэг хүний одоо картны мэдээллийг олж авахын тулд эхний ээлжинд за ер нь чи яа гэж бодож байна? За жишээлбэл Б гэдэг хүн за ерөнхийдөө ингээ Б гэдэг хүн ерөнхийдөө А гэдэг одоо кофе шоп руу орсон. Энэ мэдээж А гэдэг кофе шоп хакер байна. За тэр нь бичсэн тэнд орно гэсэн үг биш. Тэгээд давхарсан эсвэл коридороос нэг хин нэг ямар нэгэн physical control буюу өөрийг нь physical байдлаар камерыг харах одоо камерт бичих боломжгүй байдлыг судлана. За нэгдүгээр. Хоёрт нь тухайн вирус нэвтэрж байна. Гуравт нь өргөн ашигладаг одоо тэр X гэдэг одоо компани банк гэж ярих юм бол X гэдэг банкны логин пэйж буюу онлайн гүйлгээ хийдэг сайтыг мэдээж хуулбарлах оролдоно. За хуулбарсан тухайн сүлжээн дотор өмнө ярьсан вирусын аюулгүй эрсдлүүдийн дагуу хэрэглэгчийн сүлжээг өөрөөрөө дамжуулах, за хэрэглэгчийн холбогдож байгаа access point-уудыг хактах гэх мэт маш олон аргуудыг ашиглаж хэрэглэгчид гол зорилго нь юу гэхээр өөрийн үүсгэсэн байгаа, хуулбарлсан байгаа тийм фейк сайтыг харгуулах гол зорилготой. Харуулсны дараа хэрэглэгчээс гараас дарагдж байгаа username, password, security кодууд бүх мэдээллүүдийг хуулбарлаж авах боломжтой. Хуулбарлаж авангуудаа тухайн хэрэглэгчид шууд тэр даруйд нь жинхэнэ сайт руу forward хийснээр хэрэглэгч бол өөрийгөө хуурцсан байна гэдэг мэдэх боломжийг олохгүйгээр ингээд жинхэнэ сайт руу орж байгаа юм шиг мэдрэмж авах. Яг жинхэнэ сайт руу оруулчих. Хэдхэн секундын дилей. Тэрний дараа хүмүүсээс зэрэгцээд араас нь зэрэгцээд дахин логин хийснээр өөрөө одоо хүсэлтүүгээ тэр одоо гүйлгээнийхэн хэмжээний хүрээнд бол гүйлгээнүүдээ гадагшаа гаргах юм боломжтой. Миний хувьд бол энд нэг зүйл дээр жоохон шүмжлэлтэй байна. Яагаад гэвэл мэдээлэл аюулгүй байдлын тухай хувьд бол одоор тийм сул байна, байхгүй байна. За эсвэл юу одоо тийм гүйлгээ хийлээ гэж бодонгоо тэрийг яаж яах вэ? Санхүүгийн зүйл рүү холбоод буюу залилын шин чанар гэж ойлгож байгаа. Гэтэл тэр хэн хийгээд буюу хэрэглэгчийн нэвтрэх одоо credential-ыг олж авсны дараа хийж байгаа үйлдэлийг нь хэлээд байгаа болохоос биш яг тэр нэвтэрч байгаа буюу зөвшөөрлөгөө нэвтэрсэн гэдгийг нь ямар нэгэн тодорхойлох зүйл байхгүй бол одоо хакеруудад маш их боломжийг олгоод байна л гэж хэлэх гээд байна л. Зөв. За ингээд Б гэдэг нөхрөө бол ингээд credential алдлаа. За тэгээ банкнда байсан аккаунтта байсан ерөнхийдөө $10,000 битээ төглөө гэсэн. За тэгээ ерөнхийдөө саяны нөгөө чинийхтэй яасан нөгөө тиймэрхүү одоо хуулийн өрөөнд юмнууд нь байхгүй нэгэд энэ бас нөгөө хүмүүстэй ингээд бас ярилцж байгаа бас нэг давуу тал нь ер нь
ТV одоо хуулийн болцоо нөхцөл болцоог нь ерөнхийдөө ямар хүмүүс хангадсан бол тэгээ дээрээс нь тэр хүмүүст ер нь одоо бидний туслалцаа одоо хэрвээ чадхаар бол бидний туслалцаа бас байгаа юу байхгүй юу те бид юу сүүлд нэг шалгалт тусам нэгтэл гээд нэг хөдөлгөөн яваад байгаа шүү дээ. Тэгээ тэрний дагуу бас ер нь Facebook-ээс болон тэр сайтаас нь харлаа cyber.police.mn гэсэн тийм сайт байна. Тэгээд тэрнээр бол бас аюул хөөрхөн мэдээллүүд бас гаргад юм байна. Энгийнээр тайлбарлсан бас хэрэгтэй энгийн иргэд хараад ойлгоцохоор тийм мэдээллүүд байна. Гэхдээ сайт нь өөрөө дутагдaltaй юм байна. Сайт нь өөрөө insecure байна. Тэгээд оронгодлогоос шууд харагдчихлээ. Тэгэхээр тэр өөртөө хэрвээ бид нар өөртөө яг тийм мэдээлэл хүргэж байгаа бол өөртөө бас яг үлгэр жишээ байх хэрэгтэй байх гэж бодож байна. Хэрвээ одоо тухайн сайтыг хийсэн ч юм уу те хариуцж байгаа хүмүүсээ үйл бас анхаараарай. Тийм. За энэ үз яг тэрийг хариуцдаг хүнд бол бидний зүгээс үнгүй зөвлөмж бол тэрийг secure байлгах талаар анхаараач гэдэг үнгүй зөвлөмжийг бол өгч гинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг бол өөрөөсөө эхний өөрийн үйлдэлээс одоо манлайлалыг эхлүүлж одоо secure байлгах зүйлийг харуулах баг. Мэдээлэл дээр байгаа тийм одоо чухал мэдээлэл эцсийн хэрэглэгч дээр очихлаа бас хэр чухал үнэлэгдэх вэ гэдэг бол хэлслийн үнэлгээг бол буулгаж ил гэж би бол үзэх юм л. Энтэй бол санал. Тэгээд өшөө тэгээд бас ингээд тэрийг хийж байгаа одоо тэрэн дээр ингээд ажиллаж байгаа хүмүүс одоо иймэрхүү хөдөлгөөн өргөнүүлж байгаа хүмүүст би бол үнэхээр баярлж байгаа. Тэгээд бас бидний зүгээс туслах ч юм уу эсвэл янз бүрийн одоо зөвлөгөө тиймэрхүү одоо хэрвээ чадхаар болов шүү дээ. Тэг мэдлэг хүрхээр бол тиймэрхүү юмуд байхаар бол бас бидэрт нээлттэй шүү гэдгийг бас хоёлоос хэлчихье тий. Би бол гай нээлттэй гэж бодоод байгаа шүү дээ. Зөв чи болохгүй араас нь зүгээс удаа. Зөв. За иймэрхүү тэгээд юмуд байна. Тэгээ бас хоёлоос би ерөнхийдөө нэг миний өнөөдрийн кейс бол нэг юмхөө тэр гаргасан зөвлөмж болон одоо анхааруулалттай холбоотой wires болон тэгээд энэ карт мэдээлэл алж байгаа энэ кейсүүдтэй холбоотой жижигхэн мэдээллүүдийг үзэгчтэй хүргэе гэж сонсогчтой хүргэе гэж бодсон. Тэгээд дараа нь бас ингээд хүмүүсийн одоо өшөө гой сонирхолтой гой кейсүүд болон гой одоо мэдээллүүдээр ахаад хөрж оруулъя. Хэрвээ өөрөө зөвшөөрч. Нэг одоо нэг зүйл юу гэхээр саяхан би нэг бас нэг мэдээлэл Google дээр гарсан мэдээллийг бол шеэрлээд хүргэсэн байгаа. Чи харсан байх та. Нэг 165 орчим тэрбум кибер аюулгүй байдлын бүртгэгдсэн байлаа. Тийм. Миний бол энэ 165 тэрбум болоо биш. Энэс илүү байгаа гэж бол үзэж байгаа. Яагаад гэхээр зарим байгууллагын хүрээ бизнесийн нэр хүнд зарим байгууллагууд IPO гаргасан байна. Тэр IPO-гийнхоо үнэлгээнийхээ санаа зовсноор өөрөөр зах зээл дээр муу мэдээ гарснаар үнэлгээ компанийн үнэлгээ буурахыг бол компани эзэдэл зөвшөөрөхгүй. За гэх мэтчлэн зүйлээс шалтгаалаад зарим аюулгүй байдалтай холбоотой тийм одоо хуурамч гүйлгээнүүд мэдээлэл алдагдсан, өөр хакт туснаа гэдгийг бол нуунд харагдуулдаг байна. Тэгэхээр бол тэр яг бодит тохирлын хэмжээ бол үүнээс их гэдэгт бол би бол итгэж байгаа. Тэгэхээр бол байгууллагууд бол мэдээж анхаарахгүй бол энэ цааш нуун дарагдуулсан гэж нөхөр газар авч хакеруудыг илүү одоо бас өөгшөөж байгаа тийм урамшуулж байгаа хэлбэр болчихж байгаа юм л. Тэгэхээр энэ дээр бол нийт компани эзэд гэхээс илүү яг гүйлгээ хийж байгаа буюу санхүүгийн хэрэгжилтнүүд, санхүүгийн шинжээчнэр, санхүүгийн админ захир за гадагшаа гүйлгээ хийхийг одоо гүйлгээ хийх одоо чиглэлийг өгж байгаа борлуулалтын маркетингийн бусад ингээ аль бичсүүдийн сувгууд өөрсдөө яг энэ хуурамч гүйлгээ байна уу, жинхэнэ гүйлгээ байна уу гэдгийг ятгах тусам ягтал гэж бол хэлж байгаа. Тэр зориулагдсан үг гэж би бол бодож байгаа. Яг өөрийн зүгээс бол яг тухайн гүйлгээг яг тэр моментээр хийлгүүлэх сонирхол маш их байдаг. Тэгэхээр одоо клик хийчих, энэ дээр л та дарчих. Энийг одоо ингэчвэл та ингэх гээд байна. Өөрөөр хож одоо шагнал хожих гээд байна.
ийм азтан болох гээд байна гэдэг ийм ятгах ийм чиглэл бол илүү байдаг. Тэр нь өөрөө хүмүүсийн яг тэр үзлэн дээр нь тулгуурлаж одоо дарснаар тухайн хэрэглэгчийн компьютер бол системээр дамжиж тухайн байгууллагын сүлжээ бүх ингээд тархах боломжтой байна. Тэгэхээр миний нэг хэлэх дуртай нэг бас нэг үг байдаг нь юу гэхээр сүлжээний аюулгүй байдлын мэрэгчлэн болвол жишээ нь байгууллага 1000 ажилтан байвал 1000 компьютер 1000 төхөөрөмжөд хамгаалах шаардлагатай. Хакер явахаар үүнээс нэг нь л алдагдах юм бол тэрүүгээр нь дамжиж бусад 999 системд боломжтой байд юм а гэж хэлээд байна. Тэгэхээр хакер бол зөвхөн нэг өгөөж хин нэг нь л өгөөж шиг өнгөхийг бол хүлээж байгаа. Хамгаалагч бол бүгдийг хамгаалах шаардлагатай байх. Яг үнэ. Наачис яг одоо жишээ нь саяны яг сүүлд ярьсны чи яг нэг кейс нь дөрөвний миний ярисан TravelX гэдэг the currency exchange group дээр тохиолдсон. Серверүүдийнх нь сүлжээнд байгаа серверүүдийнх нь нэг нь цоорхотой байсан. Тэгээ тэр цоорхоогоор нь дамжиж орж ирээд тэгээ орж ирсэн гэхдээ тэр юу вирус нь бас айгүй ухаантай одоо өөрийгөө нуудаг, ховилдог тийм вирус байсан мөн. Тэр мэдхгүй явсараад бүх датагаа алдсны дараа нөхдүүд мэдсэн байгаа юм л да. Тэгэхээр одоо юу үлдсэн бэ гэхээр бизнес дай болох хугацаанд дотор өөрөөр хэлбэл 30 хоногийн дотор эсвэл 20 хоногийн дотор ч юм бизнес continuity plan-д гараад ирсэн байгаа. Тэгэхээр бизнес дай хугацаанаас өмнө датагаа сэргээж чадахгүй бол тэр компани дампуур. Үүнтэй адилхан манад байгаа технологи ашиглаж үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани яг энд бол хугацаанд тодорхойлогдох ёстой. Гэтэл манай байгууллагын хүрээнд бид нэнгэж хяналт шалгалтууд ингээд дөрөнгө тэр бизнес continuity plan-ийн төлөвлөгөө гэж юм алга байна. Тэр бизнес дай болох хугацаанд тодорхойлж байна. Хизээ датаг сэргээх максимум тайм тодорхойгүй байна. Энэ нь өөрөө бид нар яг тийм халдлагад одоо өртсөн тохиолдолд бол хэн яаж сэргээх нь ямар нэгэн замраагүй байлаа байлаа. Яг үнэ. Яг тэр яг нөгөө манай байгууллагууд одоо л яг нөгөө кибер аюулгүй байдал гэдэг юм руугаа жоохон анхаарч тэрэндээ жоохон мөнгө хайж эхэлж лах шиг байна л да. Тэгээд миний одоо ажиллаж байгаа энэнгээр бол одоо жишээ нь эрсдлийн менежмент гэдэг юмыг хэрэгжүүлээд одоо Монгол болохоор эрсдлийн менежмент гэдэг юмыг хэрэгжүүлнэ гэхээр нэг стандарт аваачиж одоо хотлоон нөгөө нэвтрүүлсэн болоод тэгэнгүүтээ тэрийг баг бүтэн биелүүлсэн юм байхгүй. Тэгээд тэрийг эрсдлийн менежмент биелүүлчлээ гэж үзээд байдаг. Яг үүндээ эрсдлийн менежмент гэдэг чинь бол дотроо маш олон стандартууд, аль стандарт нь тухайн байгууллагад нийцэх үү, нийцэхгүй юу? Тэг яг ямар чиглэлийн байгууллага уу, эрүүл мэндийнх үү, эсвэл критикал байгууллага юм уу те? Тэрнээс хамаарат ямар стандарт байдаг гэх мэтлэн ингээ бүх юм одоо өөр болдог болохоор тэгээ байгууллагуудаа хандаж хэлэхэд одоо тэр талаараа маш судлаарай гэж хэлээ да. Энэ нь бол яг хуу та азтай байгаа учраас танаа байгууллага кибер аюулгүй байдал дөг байна. Тэгэхээр хэрвээ таныг чиглэсэн эсвэл танаа байгууллага чиглэсэн ямар нэгэн халдлагын кампань явуулж байгаа тохиолдолд танах хэр бэлэн үү, хэр эрсдлийг даах чадвартай вэ гэдэг үнэлэмжийг өөрсдийнх нь төвшин болдог бол мэргэжлийн төвшин ингээд өөрсдөө үнэлүүлэх бол хэрэгтэй. Тэгснээр нөгөө бизнес эрхлэх бол өөртөө эрслийнхаа левелийг тодорхойлсноор бүлээн зөвшөөрөх, шилжүүлэх одоо эрслийн удирдлагыг бол тэднэр бүрэн хийх боломж байгаа л да. Уусаа нэг ингэж ярьдаг үстэй. Хоёр төрлийн байгууллага байдаг. Нэг нь болохоор халдлагад өрснөө мэддэг, нөгөөх нь халдлагад өрснөө мэддэггүй. Тийм л хоёр төрлийн байгууллага байдаг гэж яриад байгаа шүү дээ. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийн яриагаа хоёлоо энэ үргээд ер нь дуусгая. Тэгээд чамд ингээд бас сүүлийн одоо төгсгөл маягаар хэлэх тийм одоо төгсгөөд хэлэх амар гоё зөвлөмж ч юм уу те. Ер нь за нэг ингэх ёстой шүү. Ядаж л нэг интернет орчинд байхдаа иймэрхүү байгаараа ч юм уу те. Хүмүүс тандад хэлэх тийм үг зөвлөмж юу вэ? Мэдээч зөвлөмж байна. Тэгэхээр хүн болгон аюулгүй байдлаа хангах үүднээс бол мэргэжлийн зүйлс үргэлж санаа зовдөг зүйл байна. Тэгэхээр ер нь бол топ 10 ч юм уу топ 10 ингээд зөвлөмж гэвэл маш олыг дурдж болж байна. Хамгийн энэ дундаас миний дүгнэлт юу вэ гэхээр жишээ нь хувийн аюулгүй байдал бол цэвэр дуршлаас хамааралтай юм болов уу гэж би одоо боддог. Жишээлбэл би өөрөөсөө зарим нэг арга зуршлаг гэж ярих юм бол би уцаар ингээд гүйлгээ хэлж байгаа тохиол
араас хин нэг нь харж байгаа, хин нэг нь харах боломжтой. Эсвэл камер яг одоо байгууллагын дээдлэлт нэг объектын дээдлэлийн жишээ нь камер байгаа бол камер байгаа хэсгийг ингээд хэлцэх хардаг. Ингэснээр миний кейборд дээр дарагдж байгаа яг утгыг ямар үсэг даасны харахгүй байсан ч тэр хаваар дарагдж байгаа буюу рол байсан юм алгын механизмээс бол сэргийлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр яг энэ мэдчихсэн одоо туршил бол та бол амьдралынхаа туршид хэрэглэх зүйл. Мэдээлэл аюулгүйдлийг зөвлөж нэг удаагийн зөвлөмж бол та яг тухайн кейс дээр л аврах зүйл. Тэгэхээр мэдээлэл аюулгүйдэл бол таныг одоо насан туршид чинь үргэлж ингээд авч явах ингээд нэг төрлийн ингээд суурь боловсролын нэг юм аа гэж байна. Тэгэхээр энэс мэдээлэл аюулгүйдлийг одоо чинь цаг гаргаж өөрөө судлаж тэгээд зөв зуршилтай байснаар ирээдүйд учрах маш олон төрлийн халдлагуудад ингээд хаалт хийх, тэрнээс сэргийлэх, өөрийгөө хамгаалах юм боломжтой болох юм уу гэж миний зүгээс боддог. Тэгэхээр өөрийн хийж байгаа тэр secure байх ёстой зүйлүүдээр яг та өөрөө хакер шиг сэтгэж жаваад энэ тохиолдолд яах вэ гэдэг үгээр нөхцөл байсад ингээд өөрөө ингээд дүгнэж хийх юм бодох юм бол та ингээд хамгаалах боломж бас бүрдэнэ гэж хэлэх гээд байна. Яг энэ зүгээс бол байгууллагын аюулгүй байдлыг хангах зүйл бол зөвхөн нэг контрол буюу ганцхан одоо зарим байгууллагын удирдлагууд бол зөвхөн нэг firewall гэдэг төхөөрөмж тавьчихвал манайх бол окей гэдэг уучлаарай тийм биш. Тэгэхээр ганцхан тийм контроллоор аюулгүйдээ хамгаалах одоо орчин үед бол боломжгүй. Магадгүй та 15 жилийн өмнө боломжтой байсан. Одоо бол тийм биш. Тэгэхээр маш олон layer буюу маш олон хамгаалалт үүсгэж тэндээс байгууллагын аюулгүй байдал гэдэг зүйлийг та хангах, харах, одоо хамгаалах боломж бүрднэ гэж. Тэгэхээр энийг л нийт одоо төлөв үзэж байгаа сонсогч та бүхэн бол зөвлөхөр. Зөв. Зя тэр зуршил гэдэг юм нь бол энэ хүний маш том одоо өөртөө хэрэгжүүлэх ёстой зүйлүүдийн нэг болж таардаг. Тэгээ зөв зуршилтай кибер аюулгүй байдлаас хамгаалахын зөв зуршилтай болцгоо ядчил янз бүрийн одоо юу мэддэхгүй линкэн дээр дарж орохгүй бай. Манайхан ч нэг сайн мэдээнд их дуртай. Тий. Яг хакерууд бол Монгол одоо би Монгол хакер байна гэж бодвол Монгол хүмүүс ямар шинж чанартай гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр янз бүрийн мэдээлэл дуртай, эсвэл янз бүрийн бэмба одоо pop дуртай гэж попсон мэдээлэл дуртай гэж бодвол би тиймэрхүү тайтлтай гэхээр хүний аль болох клик даруулчих, тийм нэг удаа л даруулчих тийм сонирхолтой ерөнхийдөө контент үйлдвэрлэл хийж байна. Тэгээд яг тийм дактер майндсеттэй хүмүүс та өөрийгөө сэргийлье гэвэл тэм хүмүүс үйлдэл битгий клик хий. Ямар хамгаалтын контрол одоо firewall endpoint solution гэдэг одоо байлаа. Клик хийснээр та өөр маш өндөр эсэлттэй болж байна л гэсэн үг л да. Тэнд клик хийхгүй байвал та тиймэрхүү зүйлийн хасгаар ямар ч мундаг хакер байсан. Тэнд клик хийхгүй л бол та өөрийгөө сэргийлэх боломжтой. Тэгэхээр энэ бол аюулгүй байдлын зүгээр зуршил гэдэг зүйлүүдийг бол эзэмшүүл зүгээр баха гэж миний бодлоо. За яг өнөөдрийн зочноор оролцсон сонирхолтой мэдээллүүд болон мэдлэгийг түгээсэнд баярлалаа. Тэгээд таны болон одоо хамт олонны чинь ажилд өндөр амжилт хүсье. Ер нь бол одоо миний харж байгаагаар маш олон хүмүүст одоо мэдлэгийг түгээж байгаа, байгууллагуудад хэрэгтэй зүйлийг ярьж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр өшөө илүү амжилтыг одоо хүсье. За тэнцгүй ах уу энэ зүйлс одоо 3 дахь зочноор оролцуулж байгаад талархсан илэрхийлмээр байна. Тэгээд манайх бол зөвхөн аюулгүй байдлын сургалтаас гадна байгууллагын аюулгүй байдлын эслийн үнэлгээ аудитыг мэдээж хакерын товтлоход танаа байгууллага хэр төсөвтэй байна хүмүүсүүдийн мэдлэг ур чадварыг шалгасан мэдээж нэвтрэлтийн шалгалтын үйлчлэгээ гэх мэтчлэн аюулгүй байдлын үйлчлэгээнүүдийг санал болгоод эхэлсэн байгаа. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээнд бид нар харилцагчтай болсон. Тэгэхээр дараагийн харилцагч та өөрийгөө эрсдлийн төвчнийг тодорхойлохоор бол мэдээж манай талтад бол хэвтэй байгаа. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа. За